Сайн уу манайхан Бабс маань байна. За миний энэ удаагийн бичлэгээр би төрөлтийнхөө тухай ярих гэж байна. За миний төрөлтийн үйл явцыг яг намайг төрсний дараа амар олон хүн асууж байсахгүй. Тэгээ би бүр нөгөө дөнгөж төрсөн байсан болохоор тэр болгонд нь хариулж чадахгүй ингэсгээд өнгөрөөчихсөн. Одоо би яг ингээд мэдээллүүдээ хүргэе заяа. Хүргийг гинэ үгүй юу болсон талаар. Яа миний төрөлт бүр so complicated зөндөө их юм болсон шүү дээ нэрээ. За миний төрөлтийн үйл явц штэ. Бүр ингээд төсөл ер нь хүн биш дээ. Яг ингээд одоо ингээд төрөх үйл явцаа яг ингэндээ гэд бүр ингээд бат итгэж юусоо болтгүй юм билээ заяа. Бүр ингээд одоо юу гэдэг манифестинг гэж ядэн штэ. Яг тэ ингээд гоё юм бодуулж өстэй тэ өөрийгөө ингээд тэгж төсөөлөд ингээд яавал манифест хийвэл гоё юм бодвол чи ингэн мэнгэн гэл боддог ч гэсэн тэр чинь бас ингээд цаанаа бас ингээд амар том шинжлэх ухаан явж байгаа штэ яг үнийг хэлэхэд. Тэнгүүд ингээ тэгээд чи ингээ шийдэж чадахгүй яаж чадахгүй асуудлууд гэж бас байд юм байл. Яг төрөх үед яг твийг амар мэдэрдэг заяа ингээд хүсэж болдгоо зүйл хичээгээч болохгүй байгаа зүйл гэж үнэхээр байд юм байли. Тэрийг амар мэдэрсэн. Би одоо 47 хоног хүрээ төрдөн штэ хүн төрдөн штэ гэж ер нь 47 хоног бол ингээд яг ингээд одоо жирэмсэн байдаг хугацаа штэ. Тэгсэн чинь би 39-7 хоног дээр энд ингээд зүгээр л нэг эмнэлэг дээр midwife дээр очиж үзүүлэх хэвээр үзлэг рүүгээ явсан хгүй. Чи яг тэр 7 хоногийн үзлэг дээр би ер нь их ихтэй ингээд дүүтэйгээ явж исэн тэр үед тэгсэн чинь яагаад ч юм тэр 7 хоног дээр нөхөр маань амарсан. Тэгээд хамт явъя гэд очсон байхгүй. Тэгээ би ер нь та нар миний влогийг үзчихсэн бол яг тэр эмчи үзлэгсээ дандаа хоцордог байсан. Тэгсэн чи яа чим тэр удаа ихтер би ингээ нилээ эрт очсон байсахгүй. Тэгсэн чин амар удаан хүлээгээд миний өмнөх хүн ингээ зөндөө удаан хүлээлгээд тэг би бүр амар ядраал ингээл нөхөртөг ингээл хүлээгээл байж байгаа. Тэгэл ямар тааж 39-7 хоног тэр midwife дээр ороод үзүүлээл ингээл ерөнхий бүх юм хумаа хийлгээл тэг ингээл үзүүлээл байж байгаа л тэгсэн чин тэгэж хэлдэг байхгүй юу. Одоо ингээд чи 2 дахь удаага хүүхдийн чи хөдөлгөөн ингээ жоохон багассан юм шиг санагдаад байна гэж хэлсэн байна. Сүүлийн ингээ те нэг 3-4-7 хоногийн хугацаанд үзлэг дээр сүүлийн 2 удаагийн үзлэг дээр тэгсэн юм байна. Юмыг аж мэдгүй яахан тараад үзье гэтгсэн байхгүй юу? 2 удаа тэгж хэлсэн учраас гээд. Тэгээ миний тэр өмнөх үзлэгч нь болохоор 37-7 хоног дээр байсан байхгүй юу? Тэгээд айгуу сонио хүүхэд ингээд төрөхтөхөд ирэхээр нэрэл баг хөдлөд байгаа юм шиг. Гэтэ тэгэл ингээд монитор залхан зүг зүгээр болчихдог ч юм уу. Тэгээд би чинь 33-7 хоногтой нэг удаа миний ус гараад ах шиг байна гэд төрөх хэсэг рүү эмнэлэг рүү явсан юм. Тэгсэн чинь шалгаж үзээдгүй ус мус зүгээр ээ юу ч алгаа тэг ингээд гарсан юм хүм алгаа. Гэтэ ингээд ус мус бол чеклээгүй зүгээр ингээд за доогуур ч юм бол ямар тач гарсан юм алгаа гэж жил чек гэж хэлсэн. Тэгчээ дараа 37-7 хоногтой хахта би бас ус гараад ах шиг байна гэж утсан чинь бас л чи доогуур ерөөсөн нэгдэг учраас ус мус гараагүй байна. Тэ ингээ зүгээр байна. Хүүхд чи ингээ баг хөдлөөд би хүүхд баг хөдлөөд байна гэж чи хөдлөөд байгаа юм шиг байна уу тэгвэл монитор залгыгээ залгаж үзээд хүүхд чин зүгээр байна. Чи ингээ жоох ус уугаад үзтээ гэд цэв хүүхд ус авчирж өгөө уусан чи манай хүүхд амар хөдөлсөн байхгүй юу. Тэгсэн чинь за тэр ингээ хөдөлж ийн ингээ зүгээр байна. Тийм болохоор ингээ айлтгүй гэд явуулжсэн. Тэгээд яг 39-7 хоног дээр би тэгсахгүй зүгээр амар ингээд сериусны хэлээгөө ер нь зүгээр надаа ингээд манай хөлт сүүлийн үед жоохон баг хөдлөд байгаа юм шиг л санагдаж байна. Тэрнээс бусдаар би яагаачгүй зүгээр байгаа. Тэгээ өмнөх 7 хоног одоо 37 хоног дээр би бас тэгээд ингээд эмнэлэгт очиод энэ дээр үзүүлсэн чинь зүгээр байна гэсээ ус мус гараагүй байна гэсэн хүүхд маань зүгээр хөдөлж ийн гэсэн гээд би зүгээр ингээд яриандаа яасан чинь тэрийг ингээд ерөнхийдөө ингээд үлгэж авч ингээд сонсоод за тэгвэл одоо тэ 2 удаа ингэсэн болохоор одоо үзье гэсэн. За тэгээд нилээн удаан ингээд хүлээлгээд одоо нөгөө юм цэнхэр ягаан өнгөтэй юм утас тавиал одоо нэг юм бүс шиг юм ингээд зүгээд бүр гим тавиад ингээд хүүхдийн зүрхний цохилтыг сонссон шүү дээ. За тэгэж намайг баран ингээд 30 минут бараг хэвтүүлсэн заяа. Хэвтүүлээ байж хагаад гинт ихсэн ахгүй юу? Ер нь бол ингээ хүүхдэд өдлөө юм ингээд нормал зүгээр байна. Гэтэ яагаад ч мэдхгүй заяа. Гинт их намайг чамайг нэг эход үзье гэд тэгсэн заяа. Ер нь бол яг яагаад гэдгийг би одоо сайн санахгүй байна. Надад бараг хэлээгүй байх.
Тэгэхээр би яг үнэ хэлэхэд те ингээд төрөх төгцсөн эмэгтэй хүн чинь ингээд бас хүүхдээ янз бүр болчих байл гэж айж байгаа те. Тэгээд яана гинт яага ингэж өө манай хүүхднэр ингээ баг хөдлөдөг алхаар тэгээд аан болов хөдөлгөөн нь яасан бол зүгээр болов миний хүүхд гэл янз янзын бодол эхэлчихгүй. Тэгэл эмнэлгийн тэр эмчийнх нь өрөөнд ороод эхлээд доогуур үзлэг анх удаа хийлгэж байгаа хгүй юу. Ёо бүр тэр чинь амар юм л шүү дээ. Тэгсэн чинь л за ингээд чамаас гарсан ус юм алга чиний те ингээд чи ингээд нэгдэж эхлэхгүй байх те ингээд бүх юм чи ингээд айгүй юм одоо төрөхөд арай бэлтгэдэггүй ерөнхийдөө тэгтээ яг ингээл багаар те одоо ингээд болно гэлтэж байгаа хгүй. Угаасаа арай л эрт байна 39 7 хоног чамаа дахиад 1 7 хоног байна мэн гэл ярьж исэн. Тэгээ байжсэн чинь эхот үздیں۔ Тэгсэн чинь л бүр ингээд гайхацгаагаал байжгаал тэгэл би бүр амар айгаал яасан бол гэж чинь танаа хүүхд ямар ч усгүй болчих гэж авдیں۔ Тэг би бүр амар гайхаад тэгснэ чи бүр усгүй бүр ингээ weeks тэг ингээ зөндөө олон 7 хоног болсон биш гэсэн заяа. Тэг би бүр гэхээс юу ч хийж чадахгүй заяа амар гайхаад. Тэгээд нөгөө нэг биднэрт нэг юм ойлголт өгдөө штэ. Усгүй бол одоо өстө хүүхэд амьсгалахгүй, усгүй бол ингээ хүүхэд бүтдэг, усгүй бол ер нь ингээл хүүхэдтэй асуудалтай тэр. Чи яг үүндээ ус гэдэг зүйлээр хүүхэд хизээч амьсгалдаггүй гэсэн заяа. Яа биднэрт усгүй бол хүүхэд амьсгалдаггүйг хэлсэн мэдгүй. Ус гэдэг зүйл үү штэ тэр нөгөө хэвлэл дотор байдаг хүүхэдтэй хамт байдаг. Тэр чинь зүгээр ингээ хүүхдэд cushion буюу ингээ нэг юм дэр шиг те спонж шиг ингээ зөөлөвч шиг байж идэг зүйл. Тэр зүйл огт байхгүй байж болохгүй. Гэхдээ бас хит их байж болтгоо гэсэн. За тэгээ ингээд минийх бол бүр ингээд байхгүй болцсон байсан заяа. Тэгээ бүр манай хүүхд тийм одоо те усгүй жахуу ер нь бол нилээдэн 7 хоног болцсон байсан байгаа. Тэгээ би тэрийг ер нь бол яг тэгж яхад үзүүлээ мэдсэн. За тэгээ бүр амар шоконд орсон би заяа. Би нөгөө яг тэр өөрийнхөө ойлгосон ухагтхуунаараа мэддэг ухагтхуунаараа бодоод бүр манай хүүхдийн яасан зүгээр юм уу те би баг амьд юм уу гэж суух нь болохгүй заяа. Тэгсэн чинь ингээл хүүхд чинь бол зүв зүгээр байна ингээд бүр he so happy гэж хаан заяа. Бүр ингээ манай хүүхд бүр амар happy байна гэсэн. Тэгээ би бүр хүй тэг би одоо яана гэл ингээл амар сандраал ингэсэн чинь ерөөсөө сандарч байгаад ах юм байхгүй. Одоо ингээ шууд өнөөдөр эмнэлэгт хэвт. Тэгээд маргаашнаас чамд ингээ сэдэлт хийж эхэлнэ. Тэгээд ерөөхдөө одоо ингээд төрүүлнэ гэтгсэн. Тэгээ тэр усгүй ална гэдэг нь өөр аюу сонирхолтой заяа. Яагаад гэ би бүр ингээ гайхаад ингээ би ус баг уугаад гэж байгаа мөс чи тэр ээжийнх нь ус уух мөх ерөөс ямарч педли ахгүй мэлээ л дээ. Тэсэн чи ингээд юу гэдэг нэ хүүхэд ингээд тэр усаа ингээд өөрөө уугаад тэг ингээ буцааж ингээ гаргадаг юм байна л да шээж мэгээл. Тэсэн чин манай хүүхд ерөөсөө тэгэж ингээ ус хийхэ болоод ингээ бэнг уугаад идэг болсон юм шиг байгаа заяа. Тэр эмчийн тайлбарласнаар тэг танаа хүүхд ингээ жоохон залхуураад байна. Тэрнээс болоод ингээ ус чи амар багасчихжээ. Тэг угаасаа ер нь жирэмсний ингээ төгсгөл үе рүү нэг пласента буюу ихэс ингээ бүр хөгшөрчдөг. Тэг ингээд хөгшрөөд ажиллагаа нь муудаа тий бас ингээ ус мус хүчил төрөгч юм хүм угаасаа ингээд ийм нөхцөл байдалд орох боломжтой угаас ийм байдал байд юм а зүгээрээ гэж хэлсэн баггүй юу. Safe. Тэгэж хэлээ. Тэгээ би бүр за ямар тач ингээ хүүхдийнхаа зүрхний цохилтыг тэр нэг ямар сонсоод байгаа болохоор би амар тайвширсан. За ямар тач хүн маань бол зүгээр байгаа. За одоо яг яах вэ гэд ингээд баахан юм уншиж судлах гэсэн чинь эмчнэр угаасаа бүр ингээд баг уцхуураач авах нь толгүй. Ерөөсө бити те яагаад ингэдэг гэж юм битгий уншаарай. Ерөөсө ChatGPT-гээс суучлахгүй, Google-дэж болохгүй, TikTok үзэж болохгүй чи зүгээр л ингээл тайван бай. Ерөөсө тэднэр шиг хэрэггүй юм байхгүй. Чамаа ингээ бүр амар төөрөлдүүлнэ. Тэгээ амар ингээ хямраан. Тийм болохоор битгий тийм юмд ингээ амар очил бүтэл өгөөрэй гэж надад хэлсэхгүй. Тэгээ би маа нөхөрч угаасаа ингээд баг те миний уц муцыг хурааж аваад одоо ингээд зүгээр те сайхан амрыг гэ. Тэгээ би тэр шөнийн эмнэлэгт твтээд аз болж ганцхан ортой өрөө байсан учраас нөхөртөөгөө хамт хонсон. Энд ингээд хүнтэй хамт ширэлдэг өрөө байх юм бол ерөөсөө нөхрүүдийг хонуулдаггүй. За тэгээд маргааш нь дахиад эход үтсэн чинь одоо ингээд чиний уус те ингээд өмнө нь ингээд байхгүй байсан бол одоо ингээд 2 гэдэг тоон дээр очсон байна гэд нэг одоо ингээд аягаар бол нэг 3-4 аяг ус байна. 2-3 аяг ч илүү ус байна гэж хэлчихсэн байхгүй. Ер нь бол маш жоохон байна гэсэн. Тэгэд ерөнхийдөө 0 байсан нь ингээд ерөнхийдөө 2 бодж нэмэгдэж жоох ус нэмэгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд
Би болохоор санаагаар болдог бол за би тэгвэл те 47 хоног гүйцэтгэл эсвэл өөрөөрөө ингээ өвдөж нэгттлээ ингээ явж ийл та усан нэмэгдэх юм бол гэж ерөөсөө тийм байхгүй одоо зүгээр ингээ шууд төрнө гэд сэдэлт хийгээд төрнө гэдгсэн. Тэгээ би ингээ сэдэлт буюу хамгийн ихэнд шаар тавиулсан. За баллон катетер гэж нэрлэдэг. Зарим тохиолдолд эм тавьдаг гэсэн. Над дээр ерөөсөө эм тавиагүй шууд тэр баллон катетер буюу ингээд нэг юм урт үзүүртээс авахтай юмны үзүүрт нэг юм шаар шиг юм ингээд шууд ингээд доогуур ингээд оруулаад хийгээд тэгээд тэрийг ингээд усаар доороос нь дүүргээ тэгээд тэр шаар нь ингээд хилээд тэгээд ингээд нээх зориулттай тэр бол ингээд 2-3 см л нээх зориулттай юм байлээ. Тэрнээс илүү нээх зориулт байхгүй. Тэгээд өөрөө ингээд хангалттай нэгчих юм бол тэр шаар нь шууд ингээд доошоо өөрөө унцдаг. Минийхийг болохоор ингээд татаж гаргасан. Тэгээд зарим тохиолдолд бас тэгээд татаж гаргадаг гэсэн. За тэр бол бүр ингээд угаасаа бүр ингээд хамгийн easy part нь заяа яг ингээд төрөх процесс энийх амар хүнд мүнд биш. Яг мэдээж жоохон uncomfortable мэдээж тухгүй ингээд доогуур ингээд юм хийлгэсэн яваад гарч угаасаа яаж тухтай ах вэ? Гэхдээ тийм амар өвддөг процесс бол ерөөсөө биш. За тэгээд тэрийг хийчээд минийхээ татаж гаргасан. Маргааш өглөө нь бүтэн 14-5 цаг шахуу ер нь тэрийг байлгасан байхгүй юу? Тэгээд өглөө үүрээр тэрийг татаж гаргаад тэгээд нэг эрэгтэй эмч татаж гаргасныхан дараа үтсэн чинь минийхийг чиний хэрүүс нээгдээг байна гэсэн заяо. Тэгсэн чи би бүр шоконд ороод яагаад гэж бүр ингээл тэгээ би бүр ингээ are you sure гэж би бүр ингээл гайхалзаа. Одоо яана тэгвэл ингээл одоо дараагийн алах минь юу лээ энэ төр гэл амар сандраал би бүр яг үндэ амар ингээд хямрах гал те ингээ олон цаг би бас тэр үед ингээ шаараа тавиулчаад curbside walking буюу эмчийн зөвлснөөр ингээд нөгөө замын хажуугаар ингээд догонцож алхаж малхаал ингээд амар нэмэр болохтэй шатаар дээшээ доошоо яваал зөндөө юм хийж мийчихсахгүй бөмбөгөн дээр суугаал жоохон ингээд тасал масгал хийх гээл яг тэгэж мэгэ байжсэн чинь эмэгтэй эмч ээлжин солигдоод ирж үзснээ чи 2 см нэгтсэн байна гэж хэлсэн заяа. Тэгэл би бүр ашгүй дээ гэж бодоол. Тэгэл за одоо чиний усыг хагална гэлтэдэг хгүй юу? Тэгээ би нэг ус байхгүй юм чи ус гарах болов надаас гэсэн чи мэдээж гарнаа гэд. Тэг бүр нилийн их ус гарсан усгүй гэсэн ирнэ. Бүр зөндөө гарсан заяо. Тэгээд яг усыг хагална гэд нэг юм дэгээтэй нэг юм пяуэр ч юм шиг нэг юм төмөрч юм мэдхгүй нэг юм ингээд доогуур хийгээд дэгээгээр ингэт юм байлээ. Тэс чи минийхийг ингээд тэр хагалсан юм чинь бүр ингээд би яг ингээд хагалсан үгүйгээ мэдхгүй байна гэж автгийн. Бүр зөндөө өвдөж би бүр яг тэгэхэд хаглуулахтаа тэсгүй нилээ өвдөөд ингээд нөгөө газ үнэрлсэн баггүй юу шууд ингээ үнэрлдэг газ үнэрлсэн тэсгээ болоод тэр юм чинь тэгээд хэлсэн чи би бүр амар ингээ уйлаад бүр ингээ амар хямраад тэгээд та яг хагалсан юм уу үгүй юм тэрийгээ хэлээ гэсэн чи тэр юм чинь I think I did гэж хэлсэн заяа. Тэгсэн чинь би бүр амар уурсандаа you think you did гэд би бүр орилоо заяа. Амар хямраад ингээ амар хэцүү байсахгүй юу. Тэг бүр чи намаа ингээ амар өвтгчөөд тэг ингээ би бүр ингээ зөндөө ингээ өвдөлтийг ингээ тисчээд ахад чи юу хийснээ мэдгүй байгаа мó гэ би бүр ингээ амар уурлаад тэгсэн чинь би хагалзаа би итгэлтэй байна гэдэгдэхгүй. Тэгэхээр нь би тэгэл тайвшраал за гэл тэгэл угаасаа байжсэн чинь ингээ багаар усна ингээл пүл гэл халуун өргөл гоожол эхэлдэг юм билэ. За тэгээд ус хаглаад ер нь нэг те 6 мургаан цаг болсон бах заяа 4-5 цаг 6 цаг бол болсон бах. Тэгээд шууд нөгөө гормоно тарьж эхэлсэн. Гормон буюу нөгөө одоо яг нөгөө үндсэн ингээд одоо өвдөлт өгөх зорилготой зүйл эдэн штэ. Одоо яг тэрийг ерөнхийдөө тарьж эхэлсэн. Тэгээд тэрийг ингээд анх ингээд одоо нэг юм амар том юм баг литрийн ч юм уу шахуу ингээд нэг юм том ууттай одоо шингэн байдэн штэ. Тэгээ Монголд тэрэн шиг тийм шингээ авчирснаа л за энийг бол ер нь тэ нэг тэ 50-60% таа хийж яхад нь за ер нь баг 60-70% таа хийж яхад нь л ингээл эмгтээчүүд төрчд юм уу баг бүгдийг хийхгүй дээ гэл эмчин тэгэж хэлж оруулж ирсэн хгүй. Тэгсэн чи би бүр тийм 5 уутыг хийлгсэн заяа бүр 5 байг хийлгсэн за тэгээд төрөхгүй тэгээд бүр төрөөгүй ингээл байсаар л байсан 5 уутны дараа. Тэгээд тэр чинь ингээл тунгийн нэхэндээ багаар ингээл 250-аар явж яснаа бүр эцэст нь бүр ингээ 2500 3200 энэ төр хурж байгаа байхгүй бүр ингээ тун ихсээл байгаа заяа. Тэг би нэг амар гайхаад байна. Би тэр дунд амар өвдөөд байгаа хэрнээ ингээл олигтой нөгөө ус ундаа ууждахгүй, хоол унд идэж чадахгүй ингээл нэг хагас дутуу сэндвич хийдэл ингээл угаасаа бичин л идэл ингээл нэг халт ингээл өвдөлтөн дунд ингээ байцахгүй. Тэгсээр би бүр амар шээгээдсэн чинь
би тэг яага ингэ шээгээд байгаа юм болоо гэ гайхаансан чинь бүхэл бүтэн 5 литр шахуу шөнгөн биелүүг ингэ шахуулаадсан болохоор одоо аргагүй юм байлээ л дээ. Одоо бодохоор тэр үед би айгүй гайхчихсан. Тахгүй. Тэгээд би яг нэг 4 билүү 5 уруу байхдаа эпидуралаа хийлгсэн. Яа, за тэр эпидурал бол би төрж байгаа хүмүүсийг айлгамааргүй байна л да. Гэхдээ эпидурал бол бас айгүй хүнд партуудын нэг байсан. Гэхдээ тэр үед би юу бодож тавьширч ирсэн бэ гэхээр энийг хийлгчүүл чи дахиж өвдөхгүй гэдэг бодол надад бүр амар нөлөөлжсэн. Тэгэл би ингээл миний эпидуралыг аж яхад нэг дадлагын оюутан шиг заяа мэдгүй нэг шинэ ирсэн юм чи ингээд хийх гээд миний ингээд нөгөө одоо ингээд тэр нэг зүү шиг юм ингээд нуруур ингээд тарьсан чинь буруу хатгаад. Ёо би бүр уйлаад тэгсэн чинь яг нөгөө буруу хатгачлаа гэ дараагийн тэр чинь амар аюултай юмчтай нугасанд хийдэг учраас буруу хийж мэх юм бол шууд хүмүүс баг саажилттай одоо тэр дороо баг ингээд нуруу нугасанд нөрчлөлт ордог заяа. Тэгээд тэгсэн чинь тэр юм буруу хийсэн. Тэгээд дараагийн нөгөө нэг ингээ хянжсэн юм чинь засаж хийж байгаа гэж дахиж хатгаа заяа. Ёо би бүр тэр үед oh my god what's going on гэж бодож исэн. Тэгээд ерөөхдөө одоо сэдэлт хийлгээд яг ингээ шууд өвдөж эхлээд би одоо ингээд нэг 250 эхлээд ингээд тунгийн эхлээд ингээд сэдэлтийн гормон хэлгэсэн гэж байна сте. Тэгэж явж агаад яг тэр тариаг би баг нэг 8 цаг маг хийлгээд хөвцсөн заяо. Унтаал сэрэл ингээл тэр орон чи амар ядраа бас ингээ өвдөд эхэлсэн байгаа хгүй юу. Тэгэж би ингээд эмчтэй шалгуулсан чи 3 уруу нэгцэн байна гэсэн заяо. 8 цаг өвдөчөөд. Тэгээ би бүр амар хямраад уйлаад. Тэг ингээд энэ эмч намаа ингээ нээхгүй бол энийг ингээ байлаа ингээ хийгээд ах шаардлага юу байгаа юм бэ гэж би бүр уйлаад заяо. Тэгсэн чи эмч нь ингээл би ингээ ойлгож байна те ингээд өөр арга байхгүй. Одоо ингээл хүлээхээс өөр арга байхгүй л гэжсэн. Тэгэл дахиад бараг 6 цаг үлээ. Одоо ингээд болоод үзүүлсэн чи дахиад 3 уран дээр бүр гатцсан. Бүр ингээ байхгүй. Тэгэж байжгаад дахиад нэг хэсэг хүлээе гээд нэг 4 цаг хүлээгээд дахиад үтсэн чинь 4 билүү 5 уруу болцсон байсан баха. Тэгээд би шууд тэр үедээ за одоо тэгвэл эпидуралаа хийлгийа гэж угаасаа хэлж байгаа. Тэгэл эпидуралаа хийлгээл тэгэл би бүр ингээд тас нам бүр амар ядарсан. Тэгээд тэр чинь ингээд цагаар нь ботхоор би баг ингээд тэрний нэг тэгээ эмнэлэгт хөвтөөд өглөө нь ингээд ус чинь нэмэгдсэн байна гэж үзүүлээ шаар тавиулаад тэгснэ тэрийгэ тэр өдрийнхөө оройн тавиулаад өглөө эрт ахуулаад усаа хаглуулаад тэгснэ миний сэдэлтийг тэр өдрийнх нь өглөө нь дахиж ингэж сэдэлт хий 3 дахь өдрийн өглөө нь штэ хийгээд тэгэж өвдөж явсаар би өглөөний 5 болж ах сэдэлт нэхэлсэн аахгүй. Тэгээ би шөнийн 9 болж байхад төрсөн. Тэгэхэр ч одоо хэдэн цаг гэсэн үг юм. 10 гаруй цаг 20 цаг шахуу өвдсөн байгаа аахгүй юу. Тэгээд эпидурал хийлгээд ингээд бүр ингээд нилээ ингээд байж исэн чинь эпидурал хүнийг амар ингээд чичрүүлт юм билээ заяа. Тэр угаасаа сайд эффект нь ингээд амар ингээд халуун би ингээд шатж байгаа заяа. Тэгээ би мөр амар даарад ингээд юм нөмрүүлээсэн заяа. Тэгэл манай нөхөр хараа чи бүр амар хөлөрцөн байж тээ чи даарад байгаа мó гэл. Тэг би бүр яг хөлтлөө гэл ингээд юм нөмрүүлсэн. Тэгэл байжгаад эпидуралтаа ингээд нилээ өвцөн байжгаад тэгсэн чинь бүр ингээд 5 байг одоо гормон одоо хийчихэж байгаа штэ. Тэгээд нээгдэхгүй байх гээд хэсэг болчихгүй юу тэрийг одоо ингээд чиний тун хитэрчлээ тий ингээд одоо ингээд нилээ хийчлээ одоо хэсэг амрын ингээд бие чинь жоохон амраагаа тий чиний ингээд базлалт бол нилээ өндөр байна. Тэгээ одоо ингээд нэг доогуур үзлэг хийгээ нэгдтийн шалгаат яг гэж шалгасан чинь 8 уруу гэсэн заяа. Тэгээ ингээд болоод бас нэг хөргөн удаж байгаа тий нэг цаг маг болоо шалгасан чинь 8 уруу басахгүй. Тэгэл гэсэн чи oh my god энийг аль эрт болчих байсан биз дээ гэж би бүр бодсон. За тэгэл 8 уруу гэсэн чи би бүр амар баярлал. За ашгүй одоо ингээл утахгүй дүүлж эхлэх нь түрхэндээ. Одоо өстө нөгөө үтсэн бүх йоганы амьсгал дасгал юу идэв те бүх юмаа ингээл өстө бэлдээл те баг ингээ хүүтэйгээ уулзсан дээр амар ингээл догтлоод баярлал. Миний хажуугийн өрөөнд ингээл эмгтээчүүд орилол амар ингээл нөгөө амар орилол ингээл дүлээл төрөөл ингээл хүүхэд нь уйлал гараал ингээл амар гоё ингээл гараал зөндөө эмгтээ тэгэл төрөөл гараалцахгүй тэгэл гэсэн чи би тэр чимээнүүдийг сонсчоод
дотроо ингээл за энэ охины уйлж байгаа ч юм аа энэ хүүгийн уйлж байгаа юм шиг эдний хүүтэй болж байгаа юм аа эднийх охинтой болж байгаа юм ингээл дотроо тэр хүүхэндээ битүүхөө өвдөд байгаа хэрнээ тиймэрхүү юм анзаараад бодоол тэгэл миний хүү уйлвал яаж уйлах бол ямар хоолойтой явах бол гэл ингээл бодоол өөр юм сатарах гал ингээл хичээжсэн байхгүй. Тэгээд яг өвдөл 8 уруу гисэн тэгэл тэгсэн чи би эмчээсээ ингэж асуудагхгүй юу яагаад ч мэдэхгүй эмчээ ингээ 8 уруу болцсон юм бол би зөндөө нэгтсэн юм байна те гэдэг нэг ингээ сатарах гал ингээ амар манарсан байгаа штэ өвдөлт бүх юмдаа тэгсэн чи эмч тийм ээ чи ер нь төрөхөд нилээн бэлэн болцсон байна гэсэн чи би ингээд зөндөө нэгтсэн юм чин та манай хүүгийн толгойг доороос нь харж чадах уу гэсэн чи эмч харснаа би харж чаднаа гэд тэгсэн чи би манай хүү өстэй вэ нү гэсэн чи өстэй вэ гэд эмч нь харснаа тэгжээс ахгүй. Тэгээ би бүр яг тэр үе заа ингээл ингэж харагдахаар болсон юм чинь би ер нь утгагүй төрчих юм байна. Тэг газ дүүлчихэд л болондоо зөв дүүлэхэд болондоо эмчээ сайн сонсондоо энэ төр гэл хамаг юм ингээл бэлдээл байж исэн чинь гинт манай хүүхдийн зүрхний цохилт алга болчихдог байхгүй. Бүр холдохгүй нөгөө бүсэлдэг юмараа. Тэгээ эмчнэр нь нэг 10 гаруй минут хайгаад ерөөсөө олохгүй. Тэгсэн чинь ингээд доогуур нь ингээд нэг юм шургуулж хийгээд нэг гуурс шиг юм тэгээд хүүхдийн зүрхний цохилтыг сонсдог нэг юм тийм технологи түүл байд юм байна. Тэгээд тэгэж сонссон чинь манай хүүхд ингээд олдоо зүв зүгээр ингээд сонсогдож байгаа. Тэгэл манай хүүхд бол зүв зүгээр л лээсэн заяа зүрхний цохилт нь. Гол нь тэрүүгээр л манай хүүхд ингээд шинжээд байгаа штэ. Тэгээ байжсэн чинь за одоо ер нь ингээд тэг гайгүй нэгдээ төрөх байхдаг гэл нэг цаг арай хүрээгүй 30-40 минутын дараа тэр одоо нэг манай хүүхдийн зүрхний цохилт олдгой болоод нэг 10 гаруй минут 20 минут болоод тэгээ дахиад нэг 10 гаруй минутын дараа байжсэн чинь манай хүүхдийн зүрхний цохилт гинтхэн 170 180 хүрээл буцаж буугаал 170 түрээл буцаж буугаал эхэлсэн гэсэн заяо. Би бол өөрөө харахгүй байгаа шүү дээ манай нөхөр л харж байгаа. Тэгэл тэгсэн чинь манай нөхөр за манай хүүхдийн зүрхний цохилт ер нь ихсгээд ах шиг байна даа боцсон гэж аахгүй. Тэгээ байжсэн чинь эм чинь за ингээд зүрхний цохилт ихсээд байгаа учраас шинжилгээ авч үзье гэдэг тэгэхгүй. Тэгсэн чинь тэр нь ингээд хүүхдийн бүр амар эвгүй шинжилгээ ингээд сонсоход заяа. Та нар ингээд амар эмзэг бол одоо битгий сонсоорой. Эндээс юу н болоорой заяа. Хүүхдийн ингээд доогуур нэг ингээд манай хүүхдийн толгой харагдчих бас ингээд ингээд манай хүүхд ингээд төрөхөд бэлдээд ингээд доош ингэсэн байгаа шүү дээ. Тэгээд толгой нь одоо ингээд цухаж байгаа гэсэн үг шүү дээ баг. Тэгсэн чинь ингээд зулайгийн жоохон зүсж яагаад тэрнээс нь ингээд цус аваад цусны шинжилгээ ингээд авдаг заяа. Тэгээд ковидын тест чиг юм байд юм лээ. Тэр лөө ингээд шууд тэгээд тэр нь rapid буюу ингээд шууд гараад ирдэг тестний хариу нь. Тэр нь яадаг тест вэ гэхээр хүүхэд депрессэнд орж ийн үү, стрессэнд орж ийн үгүй юу гэдгийг шалгадаг тест заяа. Тэр нь ингээд тоогоор гарч ирдэг гинэ үр дүн нь 4.6 гэдэг тоо ба түүнээс доошоо гарч ирэх хэрэгтэй заяа. Тэс чи манай хүүхдийг 5.1 гараад ирсэн. Нэгсэндөө манай хүүхд стресстэй, депресстэй ядраад эхэлсэн гэсэн үг. Нөгөө зөндөө ингээ удаан ингээ лейберт явагдаад буюу ингээ нөгөө өвдөөд ингээ те гарах тэр хүүмийн бас хөргөм тэнд гарах гэж хичээгээд байгаа байхгүй би ганцаараа тэнд ингээ гарах гэж хичээгээд байгаа биш манай хүүхд бас гарах гэж хичээгээд байгаа штэ тэгээ амар ядарсан тэгээд тэнгууд л шууд ингээл ойрлж чарлаа тэнд чи баахан ингээл бүү юм болол те хүүхд ингээ стрессэнд орлоо одоо ингээ шууд юу яалаа emergency C-section хийлээ гэл ингээл бүгд дуцаар яг ингээ солонгос нөгөө нэг амар юм эмчтэй кинон дэр гардаг штэ ингээл өстой амар ойрлол бөөнөрөө ингээл өстой ярьж мараал орилж морилал те ингээл тэрхэн дээр түрэл Google чи намайг бүр яг literally тэгсэн байхгүй юу тэрэн дээр түрэл Google заяа ингээ би бүр ингээ хаашаа яваад яагаад байгааг нь мэдэхгүй ингээд яна юу болоод байна гэж бүр гайхал нэг эмчээс нь ингээд хүй те ингээд 5.1 гэдэг нь тийм муу тоо юм уу гэдгсэн чи би бүр юу болоод байгааг ойлгохгүй байгаа штэ те тэгсэн чинь yes ер нь ал муу genuinely yes гэж хэлдэггүй. Тэгсэн чи би бүр ингэ сандарсан за. Яна миний хөх зүгээр үү гэл ингээл ойр хавьд байгаа бүх хүнээс сугаал тэгсэн чи хүүхд чинь зүгээрээ. Тэг хүүхд чинь ингээд угаасаа заримдаа ингээд айгүй ихт гарахыг хүснээ. Тэгэд эдгээр айгүй юм сахилахгүй учраас те ингээд сахилахгүй те айгүй нуути танай боо ингээд айгүй нуути ингээд айгүй ингээд цоглог happy байж байгаад одоо ингээд сахилахгүй те одоо ингээд гармаар байна гинэ ээжтэйгээ хурдуулцмаар байна гинэ. Тийм болохоор ингэж байгаамаа бити ягаараа энэ төр гэл ингээд нам тайвшруулж байгаа аахгүй юу. Тэгээ байжсэн чинь театр гэж нэрлэдэг юм байлээ тэр нэг C-section хийлэгдэг тэр нэг одоо хагалгааны өрөө шиг юм. Тэгээ манай тэр одоо эмчнэр ингээд намайг төржгүйгээд одоо тийш наваачж байгаа хгүй тэр театр руу. Тэгээл би ингээл харсан чи бүр ингээл бараг 15 эмч байсан баг за. Амар болуулаа. Тэгэл ингээл хар цагаан шар те өндөр нам эрэгтэй эмэгтэй Аз Европ Австрал мэдгүй ингээ бүр Африк зөндөө олон янз янзын хүмүүс заяо. Бүгдээрээ ингээл тойрснол миний ингээл 4 хүл гар ингээ бүх юм ингээл нэг нэгээр навчвал за намайг тэр гэдэг би чиний тэр эмч байна би чам тим хийх гэж ингээл шууд ингээл нэг гар аваад нэг юм тариал
Тэгэл нэг хүн би тэр байна. Одоо намайг тэр гэдэг. Тэгээд би бол ийм юмч одоо чам тэр чи хийх гэж байна. Ингээл бүгд ингээл өөртөө танилцал яг тэгэл ингээл бүгд ингээл явцсан. Тэгээд нэг үндсэн юм чинь юм уу гэмээр нэг юм айгуу юм Ози шар Австралийн эрэгтэй юмч миний үндсэн хаалгыг хийсэн. Яг манай хүүхдийг их хурж авсан. Тэгээд яг тэр үеэр нөгөө нэг би нилээн тамиртсан яг төрхийнхээ өмнө тэгээд одоо нөгөө 8 уруу нэгцэн гэдгсэн чи би нөхөртөө би ингээд нилээн тамирцсан одоо ингээд дүүлэхт өгч байгаа хүүхэд маань гарахт өгч байгаа 8 уруу болсон учраас би удахгүй дүүлэх юм байна. Тэхийн тулд би хүчтэй байх хэрэгтэй. Тэгээд манай одоо нөгөө дүүг маань чи шүл хийгээд иргээ хилчгээ гэж шүлэнд явуулчихсахгүй. Тэгээд шүн чин тэр чинь би 9 болж явах төрсөн гэдэг чинь тэр бүх процессыг 7-оос 8 үед болж исэн. Тэгээд яг энэ тийм нөгөө 8-9 сар байсан учраас аюу их таранхуалт. Тэгсэн чинь манай дүү шүл аваад яг имлэг дээр ирж яхад тийм болцоохгүй. Тэгээд би нөхрийгөө яна дүүг буцаага явуул одоо ингээ юм болчихж байгаа өөрх юм орж ирж болохгүй болчлоо. Тэгээд буцаага явуулчих гээд тэгсэн чинь нөгөө харанхуй болсон учраас би дүүдээ санаа зовоод бас давхар тэнд төрчихөж ингээд нөгөө Uber дуудаа явуулаарай манай дүү харьсан уу энэ гээд бас санаа зовоод байгаа хгүй. Тэгээ манай нөхөр яг тэр үеэр Uber энэ төр дуудаад намайг яг тэр төрхөө тэр өрөө мөрөөрөө явж байхад ингээ уцаараа завгүй заяо. Тэгээ би ингээд яг хаалгааны өрөөнд ороод нөгөө эмчнэр баахын нийт тэрэг гэж яхад би манай нөхөр хаана вэ гэж тэгсэн чинь төгөр чи ингээ гадаа байгаа одоо ингээ утахгүй оруулж ирнэ бид нар бэлэн болоод оруулж ирнэ гэд. Тэгсэн чинь ингээ миний гиз ингээ хагалцсан хойно оруулж ирсэн гэсэн. Тэгээд эпидуралаар нэмж ингээд одоо доогуур мэдээ алтуулт юм байлээ. Ингээд доогоодох бүх биеийг тэг ерөөхдөө би секшн хийлгсэн. Хүн болгон л тэг ингээд тэгж төрсөн юм уу ингэж төрсөн юм уу гэдэг амар эмзэглдэг энэ төр гэсэн. Би бол ерөөсөө тийм юм хүмд нэх эмзэглээгүй янз бүрийн юм ч бодоогүй бүр ягаачгүй тэгэл тэг болох хэвээр юм болдгороо болсон одоо хүмүн л ирүүл байвал бусд нь одоо ерөөсөө байдал яахгүй л гэдэг боталтай байсан. Тэгэхээр нэх амар тэгэл яна бист ингэчлээ ингээд төрчлөө энэ төр гэж ерөөсөө хямраагүй юу ч бодоогүй зүгээр л би төрчлөө л гэж бодсон. За тэгээд нэг тийм түүх болсон. Тэгээд хүүхэд төрнө гэдэг чинь бас үнэхээр агуу бүр гайхалтай процесс байдгийм байлээ. Тэгтээ бас ингээ хүн болгон гоёын ярьдаг ч гэсэн хүнд үеийн ярьдаг юм байлээ. Яг үүндээ бас яг нэг талаараа жоохон аимшигтэй гэж хэлэхээр процесс юм байлээ. Нэг юм хүн төрөлтөөсөө траума авч болдог гэсэн. Тэгээ цаашаа бас төрхөөс айдаг гэдэг юм байлээ. Тийм учраас бас амар энэс илүү амар төрөлтөд байдаг гэсэн. Минийх бол яг тийм амар трауматай байгаагүй ч гэсэн ер нь бол тодорхой хэмжээний бас нэлээ айцтай бас ингээд адармаатай байсан. Тэгэл яг тэр хүүхэн тэр мөчөд чи ингээл нэг юу гэдэг нэг 10-20 минут төр болоо өнгөрч байгаа юм уу штэ. Яг тэр хооронд бол би зүгээр ингээд 9 бусын боддсон байлээ ч хүн чинь энэ хүртэл хүүгээ тээчээд хүмүүс ингэчихвээ тэгчихвээ гэсэн айд амар байдаг. Тийм юм бодоод ингээд жоох өөрийгөө хямраачих гад яг тэр үед бол айгүй хэцүү байсан. Тэгээд би ингээл нөгөө C-section-ээр төрхөөр угаас нэг тийм гарын үсэг авд юм байл ингээд цус сэлбэхэд ингээд төвшөөрл өгч ийн энэ төр гэсэн. Тэгээд чи би бас хагалгааныхаа дараа ингээд яг хүүгээ ингээл та нар ингээд хичнээн мэдээ алдуулт хийлгэж байгаа ч гэсэн угаасаа доогуураа ингээд одоо гидснийхаа тэр хэсгийг жоохон мэдрээд дим билээ ингээд. За миний гидсийг одоо зүсэж ин да. За ингээд нийгээд онгойлгож ин да. За одоо ингээд тэг ингээд арсын ингээд татаж матаад байгаа нь амар мэддэгдээд дим билээ. Тэгээд ингээл гівчсэн жил нь миний гидснээс ингээл нэг юм гэл миний биенээс аваа гараа авцсан заяа. Тэгэл би бүр ингээ хүүхдийг нөхөртөө манай нөхрийг ингээд оруулж ирэхтэй. За одоо ихнэргээ саатуулаарай те кино минь үзэл дуу муу сонсгоорой өөр юм хүм үзүүлээ юм яриарай гэд тэр нөгөө нэг одоо тэр доор болоод байгаа мэдрэмжийг мэдрүүлэхгүй тулд тэгдэм байлээ л дээ. Манай нөхөр орж ирэл бараг намайг юу гэлээ хоёлын Netflix-ээр кино үзэх үү гэж орчирчихсахгүй. Тэгээ би бүр гэл амар гайхаал. Тэгэл харин манай хүүхд одоо ингээл гарлаа марлаа тийм ээ нэдэргэл битээр ингээл те хоёлын нэрийн одоо энд өгөх үү эсвэл энэ өрөөрүүгээ гараад өгөх юм болов нэдрийн тэгэл ингээл байжсэн чинь гидснээс ингээл нэг юм гэж авч гараал. Тэгэл би хайраа сая манай хүүхдийг аваад гарчих шиг боллоо гэл би ингээл яриад байжчихл манай хүүхдийн час гэл уйлсан за. Йоо тэгсэн чинь л бит хоёр бүр хоёулаа сад тавиал бүр штэ тийч амар уйлал заяа ёо. Тэгэл байж байгаа л би бүр амар уйлал ингээл инээд чүрэл уйлаад л тэгсэн чинь юм чи ингээл би та гурын зургийг аваад өгье гэл ингээл зураг мурга ингээл авахуулаад байжсэн чинь л гинтхэн би ингээл толгой эргээл
би ингээл дотор мухаарал нэг хэсэг хид өдөө огиулаад бүүлжижсэн л ингээл толгой эргээл нүдэн алдаад ингээл сонирн болоо явцсан. Тэгэл манай хүн тэрүүгээр нөх хүмүү хайчлал ингэж мингээл эргээл иржсэн чинь би ингээм амар сонирн болцсон мэт чи хараа зүгээр үгэл манай хүн сандраал тэгсэн чил нөгөө эмчнэр таны ихнес нь жоохон цус алдчихлаа тэгээд ингээд одоо жоохон ингээд нөгөө тамирдаад ядраад ингээд баг унах гад пас авт хийх гээд ингээ унах гад байна гэд хэлсэн. Тэгээ айлтгүй гэл тэгсэн л те. Тэгэл манай нөхөр ингээ намайг ингээ жоохон ийм байхад ингээ ирснээ хүүхээ зургийг авчиж үзсэхгүй. Тэгэл би харснаа эрэгтэй хүүхд гэдгийг мэдсээр байж яагаад ч мэдхгүй шалдан тэр гівч байгаа зургийг харснаа өө эрэгтэй хүүхд байна гэж бодчихсон цаа амир нэттэй. Тэгээ байжсэн чинь дараа нь манай хүн хараа хүүгээ харах уу гэд ингээд үлгийдсэн ингээд авчираад хажууд харуулаад тэгснээр би харсан чамтай ямар адилхан юм бэ гэж би бүр ингээд уушлаа заяа. Тэгэл байж байгаа л би ингээд нок ингээд тас байхгүй. Тэгээд нөгөө араас нь миний бичлэгнэр гардаг нөгөө төрдөг влог дээр гардаг ингээд хүүлж мөхүүлэх процесс те манай нөхөр манай хүүг ингээд амлуулсан процесс явагдсан байхгүй юу. Тэгэл байж байгаа л шүн дунд би 2 үлээ 3 болоод сэрсэн. Тэр чинь 9 үлээ 10 үедээ хаалгаас гарч байгаа штэ. Тэгэл яг нэг хэдэн цаг унтаал ингээд сэрсэн чинь л хажууд нэг жоохон юм унтчихдээ амар гүргэн зөө би бүр тэр үеийг бүр хизээж мартахгүй хаа. Тэгсэн чинь манай хүн ингээ хэдэн өдөр нойргүй ханснаа би бүр хараа чи жоохон унтчаачтай хамт гэдгсэн чинь гүү юу унтах хүүгээ харцсан чи өстө догдлоод нойрч хүрэхгүй байна. Гүү би унтахгүй шүү би хүүгээ харж ийн гिचмэгээд манай хүн бүр ёо. Тэгээ бүр амар хөөргөн зам манай хүн тэнд хөөрхөн гэл жижигхэн юм унтаал. Тэгэл төрөөл хүүтэйгээ болцсон да. Ёо бүр үнэхээр гайхалтай мэдрэмж өгдөг юм билий. Төрөөд яг тэр хүүхдэд харах мэдрэмж бол бүр what can I say бүр амар гоё мэдрэмж. За тэгээд нэг тиймэрхүү юм болж би төрсөн. Айгүй урт процесс амар процесс байсан ч гэсэндээ I'm always grateful. Би бүр амар талархаж байгаа. Миний 25 онд мэдэрсэн дан 25 онд биш. Миний амьдралдаа мэдэрсэн хамгийн гоё мэдрэмж тэр байсан. Давхар хамгийн хүнд мэдрэмжүүд бас тэнд явж исэн. Бас ингээл дандаа гоён ярьдаг гэсэн муухайг нь ярьдаг. Тэр дунд тэ хүн минь ингэчихгүй хүүхэд минь ирүүл байгаа яасан бол янз бүрийн болчихгүй надаас болоо ингэчихгүй гэсэн нөгөө айдснууд давхар хамт байж л байсан. Тэгээ ер нь бол амар гоё юм бэлээ. Төрөх амар гоё. Гэхдээ бас яг ингээ эмхтэн үний биеэр бол ингээд ялтчихгүй маш их зүйл золиослогддог гэдгийг ер нь ойлгосон. Гэхдээ мэдээж worth it буюу одоо яг тэр зүйл бол ингээд одоо яг тийм одоо хүн маань бол тийм их зүйлийг золиослогдохоор хэмжээний үн цэнтэй байж чадсан. Одоо үн цэнтэй зүйл учраас ингээд worth it гэдэг. Тэгээ ер нь бол төрөөрэй гэж хэлье. Учиг шиг солиороод байхгүй. Ганц би найзуудаа одоо ер нь утгагүй нөхөртэй болоод төрөөрэй гэж урайлмаар байна. Энэ ташрав. За тэгээд нэг тиймэрхүү байна. Миний төрөлтийн процесс нэг иймэрхүү байсан. Тэгээ хэдүүлээ дараагийн бичлэгүүдээрээ дахиад уулзъя. За тэгээд миний инстаграмынд байна. Миний мачаны линкинд байна. Та нар миний инстаграмын аягаас болоод авч болно. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзъя. Түр бай.